Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулаан нэвэртэй подкаст. Сайн явхад садан олон, саар явхад дарлагч олон. Монгол ардын зөрөг. Гисэн юм гин вэлээ. Тулаан нэвэртэй подкастын сонсогчдоос ирүүлсэн түүхүүд. Шин түүхдээр нэмж өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Манайх завхны яруу сумынх. Хөгшин ээжээ маань аав ойдов гигэнтэн гэдэг нутгийн хөгшчүүл анддаггүй байлаа. Хамт явсан хүмүүс нь чимээгүй дагаж явдаг байсан юм билээ. Огт бороонд норддоггүй. Уншлага ихтэй тийм л их эд шидтэй буурал байсан юм байна лээ. Охин дарсүрэн бас аавыгаа дуурайсан уншлагтай буурал байсан. Нэг айлын 7 хүүхэд эндээд манай буурал дээр ирсэн юм билээ. Хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тогтоодог олон хүүхэд аварсан буурал байсан. Одоо ч түүнийг завхныхан мэднэ. Жишээ нь нэг айлын эхнэр төрөх тоолонд хүүхдэн дандаа энддэг байж л дээ. Тэгсэн дарсүрэн гих хүн л танаа хүүхдийг тогтоож чадна гэжээ. Айлын хүмүүс ирээд та минь л тусал гэд хүүхдээ даатгаснаас одоо хүртэл инх тунх улам өнөр өтгөн болсон байгаа. Гэхдээ амнаас нь айтаахан үг тун ховор гарнаа. Энэ нэг юмны хоёр нүдийг нь хон хэрэг ухчгаасаа билээ гэсэн онцгүй үг хэллэгтэй. Одоо бодох нэ тэр муухай сонсогдож байгаач тэр үг нь дом байсан юм болов гэж боддог. Тэр нутгийн хөгшчүүл хөгшин ээжээ маань талаар ярихдаа хараал нь ерөөл болчихсангүй юм гизгэдэг. Дарсүрунгаан баг хүүгээс гарсан Дашчомбэл гэдэг лам бий. Завхан аймгийн Алдархааны нутаг дэвсгэрт байгаа Яруугийн хийдийг эргэн сэргээж байгаа хүн. Тэр хүн бас л эгэлгүй хүү юм. Алдархан сумынхан мэдэх байх. Нэгэн айлын ноён нөрөө бурхан болжээ. Тэгээд тэр айлд очиод ном уншаад сууж байтал өнөө бурхан болооч маань 3 удаа санаа алдсан юм гэсэн. Гүй бас сонирн байгаа юм шүү. Хөгшин аавынхаа тухай дахиад нэг юм нэмье. Хөгшин аавын хөршийнх нь хүүхэд өвдөөд гэрийн эзэгтэй манай өвөөг дуудаад үзүүлье гэж. Тэгсэн айлын эзэн нь тэр мүү асман лам юугаа мэддгийг гэж хэлтэй. Тэгсэн тэр үгийг өвөө маань мэдчихжээ. Тэр үед өвөө маань хонь гаргаж байж тэгээд тэр гүзээг аваад ирээ гэж хэлээд чивчэртэл нь үлээж байгаад амийг нь ихээ чанга уйчихжээ. Тэгтэл нөгөө өвөөг минь басаад байсан хүний хоолой нь богдож их л эвгүй аргаа бараад манай өвөөгийн дирж гуйсан гин. Та туслаач гэжээ. Тэгтэл манай өвөө би юугаа чадах уу? Нэг муу асман лам гэж хэлээд нөгөө гүзээгээ нэг султгаад хідэн үг хэлүүлчихэд эргүүлээд гүзээнийхээ амийг чангалтал хоолой нь богдчихжээ. Тэгээд нөгөө хүн нь өвдөг сүгдөөд гуйгаад л байж. Өвөө маань гэрлүүгээ явахдаа нөгөө гүзээнийхээ амийг бүр тайлаад гэртээ очиод дом хийж хүүхдийг нь өөртөө хамт аварсан юм гэдэг. Тэгээд дахиж тэр хүн өвөөг маань ам гарч басгаа байж хүн болгонд ярьж авдаг болсон гэсэн. Тулаан нэвэртэй гэсэн юм гин вэлээ. Энэ яриг өвөө минь ярьсан юм. Өвөө маань урайхай туваа хүн байсан. Нэгэн удаа Увс аймаг орчимд адуу хулгайлж байгаад нэг хар гэр байхаар нь орох гээд ойртол бөөлөөд байгаа ч юм шиг. Гүй лам ном уншиж байгаа ч юм шиг нэг тийм гихийн аргагүй чимээ гарч байсан гин. Ороод үзвэл эсхийн хүн ороочихсан хиц хингэргээ дийлдээ зогсож байж. Удтал хүлээхэд нөгөө хүнийх нь эсгийнийх нь хүлээс тас үсрээд өнөө хүн нь босоод бөөгөөс сахиус аваад яваад өгсөн гин. Тэгээд тэр бөө
цам цан хүрээдэр гэд хицгингэргээ хүнд өгч буй мэд агаарт тавьтал авдарны дээр өлгөгдчихсэн гинлээ. Чи ахын минь адууг тууж аваа юм байна. 10 жилийн дараа намайг ирж аваарай гэжээ. Цам цан хүрээдэр альжаасан зочинд цай барь гэхэд түүнд агаар дээр модон аяга тогтцоор ирж түүний гарт байруулжээ. Ихэд гайхан энэ шидтэй хүн байна гэж санаад 10 жилийн дараа хаа хүрэх вэ гэхэд өнөөх бөө би чамд илчээ илгээн гэсэн юм гэдэг. Тэгээд гинэт сэрэхэд хөдөөхээр сэрх агаад туусан 70 алаг адуу нь ойр бэлчиж байжээ. Энэ явдлаас хойш 10 жилийн дараа гэртээ унтаж байтал эхнэр нь гинэтл дэмирээд тэнгэр цус хурсан улаан болоод хэрэг ирээд гуаглаж байснаа. Намайг даг гэд хүний хэлээр хэлж. Өвөө маань аяны хүнсээ бэлдээд морондоо мордоход эмээ минь сүүгээ өргөд хоцорч 10 өдөрчийн газрыг 2 өдөр туулаад өнөө бөөгийн очтол хүн алга. Гадаа уяар нь харахад нөгөө бөө мориндоо мордоод нэг гартаа морийг нь хөтөлсөн байх юм. Түүний хүүн шалгаавал дотоод явдлын яамных нь ирж явна гэд Шинжаан руу хэд хоног хамт явжээ. Өвөө маань дотроо энэ хүн чинь морио унахгүй хөтлөөд явдаг нь ямар учиртай юм бол гэж бодох төдийд бодлыг нь уйссан мэд. Хүү бүү гайх цам цан хамт явна гэжээ. Замд цаас их орж түлээний мод үгүй тул маш их daарлаа. Тэгтэл бөө цам цан түлээ бэлдээ гэхэд мод асгарга мэд чимээ гараад гарандаа юм шившээ түлээтэл гал асаж байсан гэдэг. Тэр бөөн тийрэн биш дүүгийнхээ сүнсийг босгосон гэж хэлж байсан. Өвөө маань үүнийг яриад удалгүй хорвоогийн мөнх босыг үзүүлсэн юм гэж эмээ маань уйлан ярьж байсан юм гэдэг. Эмээгийн маань өвөө тосоо хулгайч гэж хүн байж нэг өдөр нилээд хүртчихсэн уулан дээр явж байтал ногоон торгон дээлтэй ихээ ганган хүүхэн ирсэн гин. Тэгээд өвөөг маань арх уух уу гэж. Өвөө маань тгий гэжээ. Та аяга өг гэхэд нь өвөө бүснээсээ аяга авч өгтөл тэр эмэгтэй аяг хунгалж байгаа хэрнээ юр дүүрэхгүй байжээ. Өвөө энэ нэг болохоо боллоо шүү гэд морондоо мордох гэтэл татаад унгачгаад байсан гин. Хүзүүнд нь ирэх байгааг санаад түүгээрээ хэд дахин чанга оруулахсаар байтал нөгөө юм нь уйлаадж байгаа юм шиг инээгээдж байгаа юм шиг дуугараад алуу болчихсон гэдэг. Тэгээд хар ирчээрээ гэрлүүгээ давхижээ. Маргааш нь аяга үлдээсэн газраа санаад очтол сүүжний яс хэвтэж байсан гэсэн. Та Туулаа нэвртэй подкастыг сонсож байна. Өөр тохиолдсон барим 50 эвгүй түүхээ Туулаа нэвртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Энэ эмээд маань болсон явдал. Эмээ маань танилаасаа дээл авсан гин. Нөгөө дээлээ их цэвэрхэн байлгаж нандиндаг байсан. Гэтэл нэг өглөөс ирэхэд өвөө маань нас орчихсан байсан гинлээ. Өвөөгөөс минь хойш их л зовсондоо хөөрхий. 49 хоног нь гүйцээгүй. Коммунизмын үе байсан болохоор лам залж чадсангүй. Зөвхөн зул өргөж байсан гинлээ. Нэг шөнө өвөө зүүдэнд нь орж наад дээлээ хаягээд уурлаад орлоод байсан гин. Эмээ тэгээ зочид сэрээд өглөө нь үзэж хардаг хүмүүсээс асуугээд гарчээ. Шархаатанд үзэж хардаг хүн байдаг тухай сонсоод очиж өнөөх дээлээ үзүүлбэл хятад хүний сүнс хорогдсон байна гэж. Тэгээд аргалах арга чарга юу байна гэд уйлж гарчээ. Өнөөх дээлний төвчөнд нь алт байсан юм билээ л дээ. Өнөө хүн дээлээ шатаа гэд шатаалгаа зүгээр болгож. Тэр үед эмээ маань би давхар байснаа мэдээд охин төрөөсөн нь миний ээж юм. Ээжийг минь өвөөгийн маань сүнсгээд эмээ маань их л хайрладагсан. Ээж багта өвөөгийн хөөргийг хараад минийх надад өг
гэж уурлаад "Эмээ юу яриад байна" гэхэд "Аав надад өгсөн юм" гэд уурлаад уйлаад байсан гэдэг. Энэ мэдчлэн эмээ маань ээжийн тухай их л юм ярьдаг байсандаа хөөрхий. "Сайн байна уу? Сайн байна уу? Та яг жинхэнэ туулааны өртөө мөн үү?" "Мөн. Энэ чад ингэж эхэлсэн юм. Би яг сайн мэдэхгүй байна. Манай ээжийн эмээгийн өвөө билүү, аав билүү тэр хүн нь одоогийн аргалан цомын хавцаа нутгалдаг байсан гэсэн. Ээжийн ээж миний эмээ санаж байгаагаа ярьж өгч байсан юм. Энэ нь манжийн үед үүссэн гих бөгөөд манжаа салахыг хүссэн хүмүүс нийлээд тарин шившлэг, хараалж атах идэг, үүжиг гих шашны бүлэг бий болгосон гин. Мөн эмээг маань баг байхад өвөө нь ярьж өгсөн юм гэсэн. 1937 юм уу 40-од оны үед өвөө маань 9 хувилгаантай хамт хилд авсан юм. Хилд авах гэж байтал хилийн цэргүүдтэй таарад өвөө маань тэдэнтэй ярилцаад гарчхыг гэтэл нөгөөх 9 хувилгаан цэлмэг тэнгэрийг бараанцсан ихүүлтэй болгоод уулын толгойг манантай болгоод хэдэн юм амандаа бовтнон уул руу гарахад манан сарнаад алуусан гинлээ. Тэр үед хилчид нэг нэгэ ч олж харахгүй хажуугаар нь явж буй хүмүүсийг анзаарсан шинжгүй байсан гэсэн. Тэгээд хэд хоног явсны дараа уугар малчин айлтай таарч айлын дортол хүмүүс уйлалтаад юу болсныг өвөө асуух гэтэл хамт явсан хувилгаан нь "Бүү уйл, нас нөхцсөн хүний сэтгэл амардгүй юм. Энэ хүн их боён үйлцэн хүн юм. Баруун зүгээс ирсэн хасаг хүн байна. Нийлээд шидтэй юм" гэхэд гэрт байсан уугрууд нь тийм гэд уйлгаа болоод тэр хувилгаанаас "Та яаж мэдэв?" гэхэд "Танаад орж ирэхэд шар төрхтэй ир орж ирээд над өөрөө хэлсэн юм" гэжээ. Шинжаанд хятад цэргүүтэй таарахад өнөө хятад цэргүүд нь "Та юу хийж яваа юм" гэж асууж. Тэд магадгүй өвөр ахын дүүсийн хүмүүс байсан баг. Дахиад "Та юу хийж яваа юм" гэж асуухад өвөө минь мэл гайхсан гэдэг. Учир нь хувилгаантай хамт явж байхад ганц хүнтэй явж байгаа юм шиг яриад байж. "Өвөө, би Монгол хүн, төвд орон орж мөргөл үлдэж яваа хүн" гэхэд нөгөө цэргүүд нь "Та болгоомжтой яваарай. Илэг нэгтэн минь зүгээр өнгөрөөлөө шүү" гэд цааш шогшуулсаар явсан гэдэг. Туулааны үртээ гисэн юм гинүлээ. Сонсогчдын ирүүлсэн эвгүй сонин түүхүүдээс. Би унтаж байхдаа биеэсээ салаад унтаж байгаа өөрийгөө хараад байдгийн. Ингэж байхдаа янз бүрийн юм их харнаа. Хамгийн хол биеэсээ гарч явсан тухайгаа ярий. 2019 оны намар. Завхан аймгийн Ургамал сум хөдөө байдаг базынд очиж хэд хонлоо. Нэг өдөр тэр айлын хонь хариулаад дааган дил гэдэг уулын хажуу билээр морьтой явж байтал нэг том хэрэгсүр тааралдсан юм. Дээр нь гарч хэсэг сонирхоод дотор нь юу байдг юм бол ухаж үзэх юмсан гэж санагтаад юр болдоггүй шүү. Маргааш нэрж хэсэг чулуу холдуулж үзье гэж бодоод хонио буцааж дараад айл руугаа харьсан юм. Тэгээд хүрзлэн бэлдэж тавиад орой болоод унтахаар хөвтцгээхэд шүн дуундын үед би биеэсээ салаад эхэлсэн. Ерөөсөө сэрэх гээд хөдөлж чадахгүй. Тэгээд гинэтл гадаа гараад ирсэн. Сартай шүн яг л бүх зүйл тодорч харагдаад намуухан шүн бүр чөдөртэй морины хажуугаар гараад намрын өндөр ургасан өвснөөс арай дээхнүр нөгөө хэрэгсүүрийн зүг нисээ тэгэлдэг юм. Тэгж явсаар хэрэгсүүрийн дэргэд очиод эргээ тартал нилээд хол зайтай сарны гэрэлд манай базыг харагдаад байна. Гадаа нь байгаа миний машин хүртэл бүдэг харагдах юм. Тэгтэл нөгөө хэрэгсүүрэн дээр нэгэн эмэгтэй хүн цааш хараад зогсож байна. Тэр надтай бодлоорооч гэх юм уу нэг тийм ярилцаад эхэллээ. Чи яагаад миний гэрээр оролдох гээд байна? Огт болохгүй. Би энэ орчмыг хамгаалдаг. Чамд маш муу зүйл болно. Над руу эргэж харсан тэрний нүүр нь их эвгүй юм. Хоёр нүд байхгүй, ам хамарч хийх үгүй. Зүгээр л нэг махан нүүр.
Тэгснэ намайг ирээ түлхэх шиг болсонд нь би сэрчглээ. Биемаа нийлэнхүүтэй хөлрөөд чичрээд эвгүй байна. Өглөөнд тэр зүг рүү сан тавиад хэсэг залбираад тэр хэрэгсүүр рүү дахиж ойртоогүй дээ. Бараг 2 жилийн өмнө баха. Би эмээ өвгөндөө байдаг байсан юм. Хашаанда 3 гэртээ, нэг гэрт нь өвөө эмээ, нөгөө гэрт нь аавгаах, үлдсэн гэрт нь би үеэл ахтайгаа байдаг байлаа. Өвлийн амралт эхлээд их л удаагүй байсан юм. Нэг орой ах найзуудтайгаа хүзэр тоглолцсон гэд гарлаа. Би гэртээ ганцаараа үлдээд уцаараа тоглож байтал гадаа цас шажигнаад хүн алхаад ч байгаа юм шиг нэг эвгүй дуу гараад би ч нэг тоосон шинжгүй тоглож байтал гэрийн зүүн талаас юм мөрөх шиг боллоо. Айсандаа авга ахынх руу орсон юм. Өглөө нь босоод гэртээ ороод урд шөнө юу босон тухайгаа ярьтал ах намайг чи айсандаа хий юм сонссон байлгүй гин. Тэр явдлаас хойш хэдэн өдөр өнгөрч шөнөн тоглож өдөр унтсаар тэр нэгэн орой үеэл ахтайгаа хүзэр тоглож байтал гэрт ороод хүн алах юм. Гүй яалтчгүй л цас шажигнаад хүн амандаа буфтнаад тойроод байдаг юм да. Ага бит хоёр гайхаад гарахаар шийдлээ. Би галын дийгээ барьчихсан. Ага гэрт байсан хурц аваад гарсан юм. Тэр өдөр цас нилээд орчихсон. Хүн явсан боловг нь улам үр нь үлдмээрсэн гээд бит хоёр гэрээ 2 удаа тойроод орсон юм. Сүүлд нь өвөөгөөсөө асуусан чинь шөнө болохоор таяг тулсан өвгөн хашаагаар яваад байдаг юм аа гэж үлээ. Би Завхан аймгийн нэгэн суманд төрж өссөн юм. Нийлдэг нилээн хідэн найзуудтайгаа ихэвчлэн уулан дээр гарч тоглоно. Тэр өдөр надтай нийлээд дөрвүүлээ уулууд өгсөөд л орой дээр нурдын айдал хөөцөлдөөд нуугдаа тоглож байлаа. Миний оолох ээлж боллоо. Нилээд хайгаад олсонгүй. Цагч орой болоод уулын орой дээр байсан болохоор нар жаргаад бүрхий болж байгаа нь илт мэдэгдэж байна. Найзуудаа бүрхий болж байна. Би та нарыг олохгүй юм байна. Аль бүгдээрээ явцгаая гэж орилоод эргээд гарсан. Юу нь мэдэгдэхгүй хар юм араар сүтгнээд өнгөрлөө. Би юу илээ гэж бодоод байж байтал нэг хөл бөмбөгийн бөмбөг барьсан байсан юм. Яалтчгүй миний гараас нэг зүйл цохиод унахчихлаа. Би яар заагаад сонин болоод айсандаа уулын уруу шууд гүйчихлээ. Нийлээд гүйж яваад эргээд харсан бүрэнхий 4 хүн бүртэлцээд ирж байдیں۔ Уг нь манай 3 найз л ирж байх хэвээр. Тэднийг хараад пал гээл явцсан. Гүүгээд гэртээ орсон. Тэр шүн унтахч биш, унтаагүй ч биш, нэг л сонин болоод унтаад байгаа мүү гэхээр сэрүүн юм шиг. Сэрүүн юм уу гэхээр унтаад ч байгаа юм шиг их л сонин шүн ээж үлээ. Йой. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Сэрүүн салхи сэвшин үлээж манай гэрийн хаяг алгуурхан хөдөлгөн. Тэр өдрийн сайхныг яана. Гадаа нар буусан. Хүүхдүүд бид гол руу ярангүйж цэл пал хийлгэн тоглоно. Аав сумын төв явсан хойгуур бид гэр орноос ахиж тоглолцоолоо. Ээж минь тэнгэр твшээд бид гурвуулаа үлдсэн юм. Намайг төгөлдөр гэдэг. Манай дүү цэгц. Аавыг минь төмөр. Аав минь бид хоёрт хойд ихийн нүур үзүүлэхгүй гэсэндээ ганцаараа өсгсөн юм. Аавыгаа эрхийг хүлээх суух хооронд бид хоёр шаагаагаар наадаж цагийг ч сайхан өнгөрүүлж байлаа. Аав ирсэнгүй. Шүн боллоо. Ирэхгүй л байна. Бид хоёр гайхаад сууж байна. Шүн дунд өнгөрч дүү бид хоёр унтлаа. Маргааш нь боссон аав байдаггүй. Гадаа нэг хүн нохоо хорио гэж хашгирав. Би гарч тэр хүнийг тосож оруулаад хэрэг зоригийг нь ч асуулаа. Хүү минь уучлаарай. Эцэг чинь урд шүн осолд ороод биеийн таагүй байна. Аав чинь намайг явуулсан юм. Гэв. Би ч санаа зовоод гайгүй болох уу гэтэл мэдэхгүй. Ер нь л горгүй дэхөө. Эмнэлгийн зардал нь хит өндөр юм аа.
Аавын чинь хадгалсан мөнгө өөр л имжлэндээ гэв. Би ч аавыгаа хурдан идгээд ирээсэй гэд өнөө мөнгөний өглөө. Тэр хүн мөнгийг аваад явлаа. Хэд оноод аав ашгүй санд минь гэртээ ирэв. Дүү бит хоёрч баярлаж аавд хоолундаа бэлтлээ. Аав маань хоолоо идчихэд унтаад л байх юм. Бид хоёр юу бодох вэ? Аавын минь би сайтар идгээгүй байх гэж бодоод хэд хоног өнгөрлөө. Аав маань дуугарахгүй. Орноосоо барагтаал босохгүй. Нүдэн цонхий хот байна. Гэнэт нэг шүн аав харайн босоод ус уугаад л байх юм. 20 бетон дотор байсан усыг залглаад намайг авраач гэд ориллоо. Дүү бит хоёр угасгийн босож аавыгаа галзуурсан дүрийг олж харлаа. Аав яг л чөтгөр шиг бит хоёр л өглөрөд муу сайн зол босгонууд та нар яах гэв? Там шиг амьдралаас чинь залхаж байна гэд гэрээс гаран отлоо. Дүү бит хоёр аавын араас гүгээд ч гүйцсэнгүй. Манай саахалтын айлууд шүн юун дуу чимээ гарсанг ойлгосонгүй. Маргааш нь бит хоёр хоолоо хийгээд идж байтал саахалт айлын хатаа огоорж ирээд "Гүй хүүхдүүдээ өчигдөр юу болов? Аав чинь орилоод би юу унтаж чадсангүй. Эн чинь юу болоод байна?" Гэхдээ би аав галзуураад яваад өгсөн гэв. Тэгээд бид аавыг хайхаар одлоо. Явсан зүг рүү хатаа ахаас гадна гинжи ах, бих ах, их ах нартай тавуулаа явлаа. Хатаа ах бол түргэн ууртай юмсыг дорн хийдэг хүн. Гинжи ах их өндөр гонцгой сайхан сэтгэлтэй тусч. Бих ах их ухаантай гой дуулдаг хүн. Их ах бих ахын дүү маш нэм ба. Бид аавын мөрийг нэхэж нэгэн хатанд хаагуунд оров. Бид аавыг дуудаад ах нар "Төмрөө" гин. Хариу байдаггүй. Буцхын алдад аав гарч ирээд гинжи ахыг дийлсээд авлаа. Гинжи ах аав дарагдаа зодуулаад байх юм. Аавыг хамт явсан ах нар маань нийлээд бойлууллаа. Түүний нүд рүү харахад аав намайг хараагаад "Чи юм уу зулбсаг? Чи хүмүүст дагуулж ирж намайг алах нь уу?" хэмээн аимшигтай ориллоо. Тэгээд аавыгаа орой болсон хон гэртээ авчирлаа. Хатаа ах бит хоёртай хамт онохоор болж нөгөө гурав бөө авчираад манайд оруулж ирж онгот дойны ярих юм. Аав маань чөтгөрт хорлогдож галзуурчээ. Бид яаж зүгээр болох вэ гэж асуутал хэд хоног тайвшруулж би хааг нь барьж өг ихэд туйлдсан байна. Бас энэ хорлыг гаргахад энэ хандыг уулга маа гэд өглөө. Туулаа нэвэртэ гэсэн юм гинвэлээ. Сонсогчдоос ирүүлсэн эвгүй сонин түүхүүд. Би хүүхэд байхасаа элдвийн сонин зүйл хараад байдаг байсан юм. 3 дугаар ангийн жоохон хүүхэд байхдаа өөрийн 4 цагт нойрон дунд шээс хүрээд гараад би засч байх үед хашааны маань уртхан талд байх шонгийн модны дэргэд шонгийн модны талаар татсан өндөр цав цагаан царайтай хав хар хувцастай хүн над руу хараа зогсож байна. Харсан зүйлдээ итгэхгүй сайн лавшруулж харж байж үнэхээр хүн шиг зүстэйж хүн биш байна гэдгийг нь ойлгоод аав ээжигээ дуудаж гэртээ ороод айн байж унтлаа. Ер нь манай тэр хавийг хүмүүс юмтай айл гэдгийг. Энэ явдлаас хойш 10 дугаар анги төгсөх хүртэл элдвээ юм хараагүй байж байгаад зуны нэг орой найзуудтайгаа хэсэг хөгжилдөж байгаад 11 цагийн үед гэртээ харваа. Аав ээж хөдөө явчихсан. Би гэдэг хүн гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд гаднаас орж ирээд ороо засчаад гэрлээ унтраагаад хүнчлөө нөмрөө дөнгөж дуусаа дээшээ гартал миний хажууд хав хар хувцастай царай нь мэдэгдэхгүй хүн шиг юм хажуу зогсоод дээрээс харж байдаг юм да. Унтаачгүй байхад цонхоор гудамжны гэрэл байшин доторхыг гэрэлтүүлж тэр хард зүйл дээрээс манд хараад л байсан. Миний бие хөшөөд хүйтэн хүс нур удаагаж урсаад хамаг бие чичирч байлаа. Ёо яста мэддэг маань мигзэм юу байдгийг бүгдийн амандаа уншсан. Нэг мэдхэд маш их ядраад тайвшраад унтаад өгсөн байлаа. Унтаад өгсөн ч гэж
бараг ухаан алдсан бах уу. Энэ явдлын дараахан найзуудтайгаа уулзаад таксийн цуг мөнгөөрөө нэг халамцуу найзыгаа гэртэнд өгүүлж өгöd өөрөө алхаж харихаар болсон юм. Дарихийн замаар товчлоод арай бага алхъя гэж бодоод алхаж байлаа. Намар цаг нилээд сэрүүн орсон байсан болохоор бага зэрэг даарах шинжтэй. Тэгсэн уртхан талд нэг залуу хизээ гарч ирснийг анзаарсангүй. Надтай нилээн удаан хамт алхлаа. Гинтхэн нэг хаалгачгүй хашааны наахнуур нөгөө ядуугийн зовлонгийн кино байдаг та. Тэрний эмгэн сүнс шиг л хид анивчаад алга болчихлоо. Харанхууд худлаа харждаг юм бахтай гэж бодоод 10-аад алхмын зайтай явсан залуугийн зүгт бараг л гүүгээд очтол нэрээ хаалгач байхгүй хашааргүй хашаанд нь бүр айлч байхгүй нэг гэрийн буйртай эзэнгүй хашаа. Тэр үед нь тоогоогүйч харин маргаашнаас нь жинхэнэ зовлон ээж нь эхэллээ. Шүн яг зүрмгэлж байтал чихэн дээр хүнд өвчтөй гэмээр хүн амьсгалж гарав. Би ихэндээ зүүдлээд байна гэж бодоод жоохон сэргээд сонстол яалтчгүй яг хажууганд маш хүн дээр нэг хүн амьсгалаад байсан юм. Хэсэг сонсож хөвтөөд гэрлээ асаатал айжмаар чимээ намжаад ирэв. Айд сандрахыг бодолгүй хэсэг өөр зүйл бодож байгаад нойрондоо дийлдээ дунтаад өглөө. Тэгэд маргааш нэг найзыгаа дуудаад хамт онохоор болвоо. Урд шүний явдлыг хилтэл намайг шоолоод байна найз маань. Тэгээд унтж байтал яг шүн дундын үед намайг нударц ирэх юм. Гэхдээ яаваа гэтэл чихэн дээр нэг хүн амьсгалаад байна. Гэх үед нойроо сэргэн сонстол яалтчгүй нөгөө нэг хүнд амьсгаа. Найзтайгаа арай ихэн 2 хоноод тэгээ найз маань бараг зүхтах шинжтэй явсан юм. Тэрнийг явсны орой хүчтэй шуурж тоог нэг тасраад нэг хэрээд тог тасрах үеэр нөгөө хүнд амьсгаланд сонсогдоод тог ирэхээр нөгөөх нь намжаад арай гэж л өглөөтөө золглоо. Гэхдээ өнөөх юм найзыг манд агчсан байсан. Найз маань өглөө унтаж байхад гэр дотор нь хөлийн чимээ сонсогдоод ард нь алхаж ирээд шилэн үзүүнийх нь ард амьсгалаад байсан гэсэн. Найз маань айсандаа хөдөлж чадахгүй хөвтөд тэгсэн өнөөх нь араас нь шилэн үзүүнийх нь үсийг шажгинтал хатсан гэж байгаа. Тэр үед ухаан нь балартаад нэг мэдсэн өд өнгөртөл унтсан байсан гинлээ. Бид хоёр аль аль нь лам хараар явж нилээ юм болж байж гайгүй болсон юм. Одоо ч ихсэн үе санаандгүй байж байхад янз бүрийн юм харагддаг л юм. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Гэсэн юм гинвэлээ. Энэ явдал намайг хүүхэд байхад болсон юм. Эмээ өвөө маань хотоос 20 км зайтай цусланд амьдардаг байлаа. Ухаан орсон цагаас эмээ өвөө дээрээ өссөн учраас хичээл орсон ч хагас бүтэн сайндаа эмээ өвөө дээрээ очдог. Тэр цуслангийн ихэнх хүмүүс нь настай хүмүүс байдаг байсан юм. Зундаа эмээ өвөөгийн хүүхдүүд цуслан дээр ирж бүгд нийлж аваа зүлгэн дээр хөл бөмбөг, волейбол тоглож өдрийг өнгөрөөнө. Манай тэнд Нүрзэд гэж өвөө байлаа. Нэрийг өөрчлөв. Ихэнхдээ халамцуу явна. Хүүхдүүд тоглож байхад ирж хам тоглох аятаад бөмбөгөөрж аваад үнэрлэж уйлахаас бусдаар бол гим хоргүй хөөрхий. 100 өнгөрч намар хичээлдээ орлоо. Намар нилээн сэрүүн орсон хойно хичээл амраад өвөө эмээ дээр очтол цуслангийн маань 20-одхон айл нилээд хөл хөдөлгөөн болсон байна. Орж гарсан хүмүүсээс сонсох нэ хаяахан ирж бид нартай волейбол тоглодог байсан нөгөө Нүрзэд өвөө өөд болсон гин. Тэтгэврээ авах гэж хот руу ороод сурсан зангаараа дотор халаах юмаа авч угаад нэг цайны газар орж хоол идсэн юм билээлдэг хөөрхий. Ширээнийхээ ард унтсан настанг үйлчлэгчин сэрэх гэсэн харамсалтай нь хоолндоо хахаад нас барсан юм билээ. Энэ тухай цөөхөн хитгэн айл байдаг цуслангийнхан ам уруулдуулан нэгнийхэнтэй орж хол ойрын ховжив болгон ярилцгааж байв. Ахин хэдэн 7 хоног өнгөрч эмээ өвөө дээр очиж хонж байтал
шүн дунд ахыг маань хашаа нүдэн дуудаж айл шатлаа түрглээрэ гэсэн дунаар сэрсэн юм. Ах шувцаа өмсөж гараад шатажгүй айл руу явлаа. Тэгээд гал команд хэсэг хугацааны дараа ирсэн ч байшингаас нь юу ч үлдээгүй юм билээ. Ах шүн хэдийн үед ирснийг мэдсэнгүй. Өглөө нойрон дунд эмээтэй шүн болсон зүйлийн талаар ярилцаж байна. Нойроо сэргээх гэж сонсох нэ. Өнөөх талигч нүрзэдгуайн байшин яг 49 хоног дээрээ шатсан. Галын шалтгаан нь зулнаасаа гал дамжин гарчээ гин. Гэрт нь 2 хүн байгаад ах маа нэг найзтайгаа орж аврах гэсэн чинь хаалгыг нээвгүй юу улаан гал өдөөс нь дүрлцээд орхын эцсгүй байсан бөгөөд өөрөө ч галд нилээдгүй төлөгдөж ирсэн байсан. Гэрт нь байсан хүмүүсийн тухайд гэвэл тэр айлын том хүн бас хажуу айлын үеийнх нь бололтой бас нэг ахтай хамт арх уужилтэй. Тэгээд мэдээж 49 хоног дээр нь ийм зүйл болсонд хүмүүс их эвгүүцэж байсан. Засал номыг нь хийсэн лам хэлэхдээ арх уусан хүн хахаж өгөх нилээд ивгүй араасаа юм дагуулах гээд байдгийм гэж хэлснийг манай цуслангийн хинэн ч юм олд сонсоод цуслангаар нэг яриа болов. Ингээд нилээн хідэн сар өнгөрч цагаан сар дууссаны дараа талигч нүрзэт өвгөний их нэртэй хот буцах гэж байх үед санаандгүй таарсан юм. Сэхэтэн байрын илүү дутуу үг байхгүй. Ихээ цэвэр чимгэн байсан ч тэр золгүй явдлын дараа нүдний харц нь бөхөж харсан зүгтээ гүлэрч үс хэцгэн сэгсээсэн хувц хонронч нэвсээсэн их эвгүй харагдаж байж билээ. Эмээ өвөө дээр маань зочид бараг өдөр болгон л орж гардаг болохоор би наан цаана нь мод өхүүлэнгээ их ховжиг олд сонсноо. Тэгсэн тэр хавьд байдаг нэг хэрэг дуртай аав орж ирээд ярьж байна. Нүрцэдгуайн чавганц шүн унтаж чадхаа байсан гинэ. Талигч нөхөр нь хүүхдүүдийнхэн сүнсэн шүн болгон орж ирээд юу нь мэддэхгүй хараа зүгсээр байгаад хаалгаас аваад гарчихдаг гин. Гих зүйлсийг ярьж байхыг нь тод сандаг юм. Тэр явдлаас хэдхэн хоногийн дараа эмгэнэн шатаад тэнгэр боллоо. Тэр гэр бүлээс баг хүү гих нэг залуу үлдлээ те. Засал хийсэн лам нь 10 жил энэ байшинд амьдралгүй гэр барьж амьдраарай гэж хэлсэн гин. Одоо баг хүн инх тунх эсэм мэнд амьдарч байна лээ. Мянга 993 он байлуу да. Бацаан байхад зээл 130-аар булганы 3 булгаас хар хорин орох замд нилээд хүмүүстэй хамт явж байлаа. Тэгээд жолооч ах зогсоод "За, энд бүгдээрээ буудалж амарцгаая" гэд буудаллав. Гэрийн ханны эсхийгээр өөрийгөө ороогоод толгоогоо гаргаад хажууд хорхираа дунтаад өгдөг юм. Өглөө боллоо. Жолооч ах пэгээ уншаад л байна. Пэ минь энийг аваатгааж, пэ минь энийг авчихгүй яасан юм бэ гэд л уншаад байна. Өнөөхөөг нь очиод харсан хугархаа сан байна. Тэгсэн тэрийг нь шүнжин нэг эмэгтэй хүн "Самаа авъя, самаа авъя" гэж нэхэд унтуулаагүй юм гэсэн. Тэгэхт нь би их л гайхаж билээ. Тэр нь эзэнтэй сам байсан юм билээ. Хээр унсан сам тойл зэргийг авч болдоггүй нь тийм учиртай байх нь. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад арч хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очиж цаг алдалгүй үзэх юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг бас дагаарай. Би баярлана. Бас урам аавна. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.